Тэгэхээр санамсархуу азар гайхамшиг бүтээчихсэн гэсэн үг шүү дээ, тэ. Гэтэ guys, үнэхээр хүний бүр амнасыг аврах хэмжээний зорилттой байсан юм байна шүү дээ, амар. Номны артл байдаг хоосон хууц нь ийм учиртай байсан юм байна шүү дээ. Та нар өмнө төсөөлж ирсэн үү? Гэтэ зөвлөгөө өгөхөд энэ шунлоо хизээж битгий авраарай. Тэгэхээр машины жижигхэн хэсэг хүртэл одоо хүнд маш их хэрэг болд юм шүү дээ. Гэтэ нэрээс их хүмүүс үүнийг бол анзаарах байх те, ийм үйлдэлээр бүтээгдсэн гэдгийг. Үнэхээр энэ сонирхолтой тэмдэглэгээ байна уугүй юу? Бүр өмдний цэглэхаан хүртэл одоо ийм нууц агуулгад нэхэр бас л. Бидний өдөр тутамдаа ашигладаг зүйлүүдийн мэдлэг ердөө мөсөн уулын оргил гэвэл та итгэх үү? Макфлорийн халбагны жинхэнэ зориултаас эхлээд богино долгион зуухны одоо нууц үйлдэлийг хүртэл өдөр тутмын эд зүйлс нуугдсан гайхалтай нууцуудын талаар мэдхэд та бэлэн үү? За, hi guys, Темко байна. Дараагийн бичлэгэндээ тавтамаар л. За, энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу хүргэж байгаа вэ гэхээр бид өдөр тутамдаа ашигладаг хийнэ ерөөсөө нууцыг олж тайлаагүй хачирхалтай баримтуудын part 4-ийг хийхээр энэ цагт бэлдсэн байна. Бид үрдээ энгийн зүйлсийг энгийн зүйлээр нь одоо хүлээж авдаг штэ. Гэхдээ цаад утас шалтгаан нь болохоор маш олон дотроо нууцуудыг агуулсан байт юм байна. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд part 4-өөр дамжуулан үргэлжлүүлэн одоо тэдгээр нууцуудыг хамтаа мэдчих болно. За тэгээд та бүхэн бичлэг хийхээс өмнө лайк дараагүй лайк дараа, сабо дараагүй сабо дарж дэмжихийг битэн мартаарай. Бид утгагүй 200 мянган subscribe хүргэж байгаа шүү guys. Замтай бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр эхний нууц баримт бид нар Джейсүнд өмсөхөд ингээд заримдаа цэглэхаан өөрөө ингээд доошлчод идэв штэ. Татгаар л ингээд буцаад доошлчод байдаг. Энэ асуудал болохоор ер нь Джейсүнд өмсдөг хүмүүс ер нь түгээмэл гараад идэв штэ. Гэтэ үүнийг шийдсэн одоо нэг хачирхалтай бас нууц байдгийм байна. Ихэнх Джейсүн өмдөд болохоор нэг тийм нэг нууц механизм байдаг. Тэрний юу вэ гэхээр цэглэхаанаа бид нар ингээд дээшээ татчихгуутлаа доошоо ингээд дарах юм бол шууд таны Джейсүн өмдний цэглэхаан тэр доороо төгжигдэх юм байлээ. Ингэсээр таны цэглэхаан доошоо гулсахын оронд төгжигдэж олон нийтийн газар одоо өмс шавтрахаас сэргийлт юм байна шүү. Гэтэ та бүхэн нэр гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Надад бол заримдаа ингээл Джейсүнтийнхээ доошоо харахаар ингээд цэглэхаан доошоо буучаад байдаг хгүй юу? Тэг чинь ийм нууц механизм дотор нь бол ажиллаж исэн юм байна штэ. Би ерөөсөө үүнийг бол ашиглаж байгаагүй байна. Одооноос юу н ашиглаж эхэлнэ. За тэгэхээр дараагийн баримт та админ шатны хонглын таас дагуух одоо ийм нэг шилэн зүйлэг бол харж исэн байх. Ихэнх хүмүүс болохоор энэ зүйл нь гоо зүүн мэт бол харагддаг. Гэхдээ энэ зүйл нь болохоор хүний амнасыг аврах зорилттой бүтээгдсэн байна. Хэрвээ галт төмөр гарах юм бол эдгээр шилэн хавтангууд нь одоо тэрхүү одоо утааг дээшээ одоо гарахгүй үүднээс ингээд хаалт болж бол тохируулагдсан байт юм байна. Ингэснээр хорт утааг зөвхөн нэг давхар тусгаарлаад дээд давхрын хүмүүст одоо угаартаж одоо амнасаа алдахаас сэргийлж аюулгүй гарах одоо хэлбэр замыг нээж өгсөн байна. Гэтэ guys, үнэхээр хүний бүр амнасыг аврах хэмжээний зорилттой байсан юм байна шүү дээ. Амар. За тэгэхээр дараагийн баримт заримдаа бид нар одоо нийтийн бизнес газарт очингууд хамгийн тухгүй хамгийн одоо муухай зүйлс мэдрэгддэг шүү дээ, тийм үү? Яг тэгэхээр зарим нийтийн бизнес газрын одоо доотлын хэсэг нь аюулгүй одоо том зайтай байгаад байдаг. Энэхүү зүйл нь бас цааталтаа нэлээд бас утга учиртай байдаг юм байна. Тухайн хаалгыг хэрэглэгчийн одоо 5 дахь болон одоо хувийн орон зайг хамгийн бага байлгах үүднээс бол зохион бүтээсэн юм байна. Ингэсээр яг хөө ихээр гадны хүн одоо хурдан бизнесад хурдан одоо ажиллаа амжуулж гараад явах зорилтоор бол бүтээсэн. Ингэсээр одоо очор дараалал үүсгэс бол сэргийлсэн юм байна. Тэгэхээр ухаалаг загвар заавал одоо таатай байх албагүй юм байна шүү дээ, тийм үү? За тэгэхээр дараагийн баримт энэхүү баримтаар гарч байгаа зүйл ер нь голцоо барууны оронд айгүй их байгаад байдаг. Таад мен барууны орнуудаар аялах юм бол ийм нэг гэрлэн настдаггүй нэг ийм шон хэлбэртэй эдгээр шонгуудтай бол таарна. Эдгээр шонгууд нь гэрлэн одоо шатцсан бол шонгууд биш. Цаанаа бас нэлээд бас утга учиртай баригдсан юм байна. Эдгээр одоо толгойгүй гэрлэн шонгууд нь болохоор одоо өмхий шон эсвэл өмхий яндан гэж бол нэрлэдэг юм байна. Тэгээд болоогүй эдгээр шонгууд нь болохоор маш одоо өндөр байрладаг. Яг өндөр байгаа вэ гэхээр доогор нь бохирын хол бол урсж байгаа. Яг тухайн шонгийн доороос нь дээшээ одоо агаарц бол цацагдсан юм байна. Ингэж байрлуулж байгаа шалтгаан нь хорт хий одоо бохирын хоолоор дамжсан болвол тухайн одоо шатамхай хорт хийг одоо гаргах үүднээс аюулгүй байдлыг сэргийлж одоо энэ шонгийг бүтээсэн байна. Гэхдээ өндөр байрлаж байгаа учраас хүн одоо тухайн хортыг үнэрдэг ч юм уу те арьсанд хүрэхээс өмнө бол замхраад алга болчтой юм байна. Гэхдээ зөвлөгөө өгөхөд энэ шунлоо хизээж битгий авираарай. Хэрвээ авирах юм бол хэдэн 7 хоног нойргүй хоног шалтгаан дотор нь бол байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт бид нар ингээ ном уншиж байгаа үед арын хуусууд нь дандаа ингэж хоос орхисон хоосон хуусууд байгаад идэв шүү дээ. Энэ нь бидэрт одоо цаас одоо дэмий үрж байгаа үргэлгэн одоо зан юм шиг харагддаг. Гэхдээ энэ нь болохоор үйлдвэртэй бол холбоотой юм байна. Номыг болохоор том хуудас цаасан дээр хэвлэдэг бөгөөд хуудасны хэмжээнээс хамаарат олон одоо хэвлэмэл хуудасууд бол багтаад юм байна. Эдгээр хуудасууд нь ихэвчлэн дандаа дөрөвт хуваагдсан тоонуудын хуудасуудыг хэвлэдэг тул сондгоо тоотой эсвэл дөрөвт хуваагдгүй тоонуудын одоо үлдэгдэл нь дандаа ингэж хоосон хэлбэрээр номонд бол үлдчихдэг юм байна. Тийм учраас ихэнх одоо номын үйлдвэрүүд болохоор цаг хэмнэхийн тулд тухайн одоо хуудсыг яг хоосон хэвээр нь үйлдвэрлээд орхичдаг юм байна. Тэгэхээр яг үндэ номны артл байдаг хоосон хуудас нь ийм учиртай байсан юм биш үү? Та нар өмнө төсөөлж ирсэн үү?
Би ч одоо амар том нууц муу загуулдаг гэж бодсон чи өгүүлбэрийн лалтай байсан юм шүү те. Гэтэ ямар тач нэг зүйлийг хамтаа мэдээд авлаа. За тэгэхээр дараагийн баримт бид нар дарсыг мэдэн штэ. Дарс болохоор ингээ үүсэн бөглөт байдаг. Хэрвээ бөглөө онгойлгоч байхгүй бол дарс ингээ онгойлох бараг боломжгүй байдаг штэ. Тийм учраас ихэнх хүмүүс болохоор ягаад заавал ингээ үүсэн бөглөөтэй гэж зүгээр л нэг иргэдэг бөглөө хийж болоогүй мó гэж бол ихэнх хүмүүст бол санагддаг. Гэтэ энэ нь болохоор яг ямар хүнээс асууж байгаас хамааран цааталтаа айгүй утга учиртай байд юм байна. Үүсэн бөглөө нь болохоор бусад бөглөөнөөс нэг давуу талтай тэр нь юу вэ гэхээр хэрвээ дарсыг үүсэн бөглөөгөөр хэрвээ таглах юм бол үүсэн бөглөө нь болохоор маш бага одоо хэмжээгээр агаарыг дотгошоо бол нэвтрүүлдэг юм байна. Хэдий ингээд доошоо ингээд харуулсан ч асарахгүй ч гэсэндээ тодорхой хэмжээний агаарыг бол нааш нь шааш нь бол сольдог юм байна. Ингэсээр тухайн дарсыг одоо урт хугацаанд илүү одоо амт шинтэй, илүү одоо сайн чанарын дарс бүтээхэд тухайн бөглөө маш их хэмжээний одоо өөр нөлөөг үзүүлдэг юм байна. Гэхдээ их супермаркетууд болохоор дарсыг худалдаж авчаад 2 жилийн дотор бол хэрэглэхэд тохиромжтой гэж бол хэлдэг. Тийм учраас зүгээр жирийн хэрэглэгч болвол зүгээр иргэдэг таглаатай байсан нь илүү одоо ирээдүйдээ сонголт гэж бол үздэг юм байна. Магадгүй та админд хайртай үнэтэйгээ одоо дарс хувааж уух юм бол магадгүй саяны хийсэн зүйлийг хуваалцаад үзэхгүй те бас сонирхолтой байх хаа. Нэр нэмжлэхэд хэрвээ насанд хүрээгүй бол дарс уух хатуу харагдах шүү. За тэгэхээр дараагийн баримт хэрвээ таны хаалга нэлээд хуучны хаалга болвол яг түгжээнийхэн доотлын хэсэгт ийм хоёр бүрэн хизүүл бол байт юм байна. Та админ анзаараад үзээрэй. Эдгээр товчнууд нь болохоор хуучны механизмын одоо нэг хэсэг юм байна. Хэрвээ та эдгээр товчнуудын айл нэгэн дээр нь дарах юм бол түлхүүр одоо хийж ашиглах хүртэл одоо тухайн хоёр бариултын айл нэг хэсгийг нь одоо ямар ч ажиллагаагүй болгох юм байна. Би буруу санаагүй бол яг ийм хаалгатай өмнө таарч исэн санагдах юм. Та админ хуучны хаалгатай бол доотлын хэсэг дээр ийм коноп байна уу шатгаад үзээрэй. Ийм учиртай байх нь шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт та админ гольфын бөмбөгийг бол мэдэн штэ. Гадрууг нь харах юм бол ингээ хонхорхоотой байгаад байдаг штэ. Гэтэ гольфын бөмбөг үргэлж ийм байгаагүй юм байна. Анх гольфын бөмбөг болохоор гөлгөр бөөрхий байхаар бол бүтээгдсэн юм байна. Гэвч 19-р зуунд болохоор гольфчид одоо нэг зүйлийг анзаарсан байна. Тэрний юу вэ гэхээр бөөрхий гөлгөр одоо гольфын бөмбөгөөс илүүтэйгээр одоо хонхоосон одоо жоохон соорсон тиймэрхүү одоо гольфын бөмбөгүүд нь илүү одоо хурдан нисэж байгааг бол тэд нэр анзаарсан юм байна. Тиймээс гольфчид илүү одоо хонхорхоотой бөмбөгийг бол тусгайлан одоо хийж гольфо тоглож эхлүүлсэн байна. Гэхдээ яагаад ингэж одоо хурдтай явж байгаа учир шалтгаан нь юу вэ гэхээр одоо бөөрхийн ийм гөлгөр одоо бөмбөг нь болохоор хойноо одоо агаарын хувилдаан үүсгээд өөрийн гэсэн татах хүчтэй болцдог учраас одоо бөмбөг нь ингээ удаашрдаг юм байна. Харин хонхорхой нэмж өгснөөрөө гадаргууг давсан одоо агаарын нимгэн давхраг үүсдэг бөгөөд энэ нь болохоор агаарын бөмбөгийн ард тал руу илүү одоо хүчтэйгээр агаарыг бол урсгадаг юм байна. Үүгээр зогсохгүй хонхорхойнууд нь болохоор одоо бөмбөгийг өргөх одоо хүчийг нэмж өгдөг бөгөөд илүү хол нисгэгт нь тусалдаг юм байна. Гэтэ нэрнгэсэл бодож байгаагүй юм биш. Ягаад гольфын бөмбөгнүүд нь ийм ингээд цулгуу биш, хонхорхоотой байдаг учир шалтгааныг нь. За тэгэхээр дараагийн баримт бид нар дарсны ингээд доотлын ёроолыг харангуул жоохон дотгошоо хонхооцсон байдаг штэ. Дотор байгаа дарсны эзлэхүүний хасаад байгаа юм шиг нэг тиймэрхүү сонир харагдаад байдаг. Гэтэ энэ цааталтаа нэлээд бас утга агуулмжтай байдаг юм байна. Нэгтгэх юм бол дарсыг ямар нэгэн тавиураас одоо амархан унахаас бол сэргийлдэг юм байна. Мөн тэгээ зөксөхгүйгээр доотлын хэсэгтээ болохоор дарсны тунцыг бөөгнүүлээд аяг руу орохоос бол сэргийлж өгд юм байна. Гэхдээ эдгээр үүргүүд нь болохоор дарсыг бүтээж авах үед одоо санамсаргүй азар бий болсон тохиолдол бол байсан юм байна. Хуучин цаг үед болохоор дарсны шилийг одоо хайлсан тийм шил рүү үлээж эргүүлэх замаар бол хэлбэрт оруулдаг байсан. Ингэх үед шилний ёроол одоо ихэвчлэн сорин үлддэг байсан учраас татгшаа нь хонхоож оруулдаг байсан юм байна. Тэгэхээр санамсаргүй азар гайхамшиг бүтээчихсэн гэсэн үг шүү дээ, тэ. Бас энгийн зүйлч бас айгүй утга учиртай байдгийн давуу тал нь одоо энэ л байл үтэй. За тэгэхээр дараагийн баримт бид нар ингээд машиныхаа шилийг анзаарах юм бол нэг бөөрхий жижигхэн одоо хар цэгүүд байгаад байдаг шүү дээ. Энэ хар цэг нь хүртэл маш одоо утга агуулмжтай байт юм байна. Энэхүү хар цэгүүд нь болохоор салхины шилний ирмэг дээр одоо бидний одоо нүдэнд гэлбэх одоо нарны хэд туяаг болохоор хааж өгдөг юм байна. Үндсэндээ бол нарны шилний үүргийг бол гүйцэтгэдэг. Тэгээд зөксөхгүйгээр нарны шилний одоо бөөрхий цэгүүдэх дотор талын одоо юм хар шугамын хэсгүүд нь бас айгу утга учиртай. Юу вэ гэхээр шилийг одоо араамтай зангидж байгаа тэрхүү цавууг болохоор хэд нарны халтаас сэргийлж одоо хар өнгийн шилээр хааж одоо цавууг хэд халахаас сэргийлж өгсөн одоо үүрэгтэй юм байна. Тэгэхээр машины жижигхэн хэсэг хүртэл одоо хүнд маш их хэрэг болдог юм шүү дээ. Та энийг мэдчихсэн үү? Тад минь машинд хорхотой найзаас асуугаад үзээрэй, мэдэх нүг үү те. За тэгэхээр дараагийн баримт бид нар хүүхд байхдаа иштэй чихрийг хийддэг байсан шүү дээ. Одоо ч хүүхдүүд хийддэг. Гэхдээ бид нар хүүхд байхдаа одоо иштэй чихрийн бөөрийн хэсэг нь одоо шүглцдэг гэж ойлгоод байдаг байсан шүү дээ. Гэхдээ яг үндсэн зарчим шал өөрөөр ажилладаг байсан юм байна. Бид нар тухайн чихрийг одоо хүлхэж явах үед яг дуусаад ирмэгц болохоор тухайн чихэр ишнээсээ сугарч унахгүй тулд тухайн одоо бөөрийн хэсэг нь нэмэлтээр хийгдэж одоо бат бөх одоо барьж өгсөн байдаг юм байна. Тийм учраас бид нар чихэр идэж явах үед сугарахгүй байдаг шалтгаан тухайн одоо бөөрийн хэсгээс хамаардаг гэсэн байна. Би ихтэй нэрнгэсээ хүүхд байхдаа иштэй чихэр өртөө шүглцдэг байх л гэж одоо ойлгоодсэн чинь хэсгийг чинь бүр шаал өөр үүрэгтэй байсан биз дээ. Та хэд чихэр идэх хорхотой найзаас асуугаад үзээрэй.
За тэгэхээр дараагийн баримт хэрвээ таны нүд үнэхээр хурц хардаг эсвэл та ямар нэгэн зүйл аягүй мэдэрч мэдрэмтгий болвол гэрлэн тохионы доотлол дээр нэг юм бөөрөнхий мэргэлж байгааг бол та хэд мань анзаарсан байх. Энэ эргүүлдэг зүйл болохоор зүгээр нэг бүтээгдээ нэг хүүхдүүд ингээ эргүүлдэг зүйл бол биш юм байна. Энэ зүйл нь юу вэ гэхээр хараагүй хүмүүс болон сонсолгүй хүмүүс зориулаад ногоон ассан гэдэг дохио өгч яг ногоон асах үед ингээ эргэдэг юм байна. Өөгөр дэмжүүлэн аюулгүй болсон гэдгийг бол тэдгээр хүмүүс мэддэг юм байна. Гэтэ та хэд бас анзаараад үзээрэй. Манай Монголын гэрлэн тохион дээр ийм стандарт байна уугүй юу те? За тэгэхээр дараагийн баримт бидний ашигладаг үүзэг яг хуулиараа хүний амьнасыг аврахаар бүтээгдсэн гэдгийг та хэд мэдэх үү? Хүүхэд эсвэл том хүн хэрвээ балны таглааны хойдлын хэсгийг хэрвээ залгих юм бол балны таглааны дотор талын нүх нь агаарын солилцоог бол хийхэд зориулагдсан байт юм байна. Мөн тэгээс гур балны хойдлын хэсгийг хойдол дээр хийдэж штэ. Тэгэнгүүт л тухайн тосон балыг яг тасралтгүй гаргахын тулд агаарын урсгалыг бас ингэж нэвтрүүлж өгдөг юм байна. Мөн өвгөр зөксөхгүй онгоцонд нисэж явах үед агаарын даралтын улмаас бэхийг тесэрч дэлбэлхээс хамгаалж тухайн балыг бас ингэж тагийг нүхтэйгээр бол хийсэн байт юм байна. Тэгэхээр та хэд бодоод үзтээ балны таглаа хүртэл хүний амьнасыг аврахаар бүтээгдсэн гэж боддоо. Бас гайхалтай юм тий. За тэгэхээр дараагийн баримт. Энэ баримт болохоор Монголд бол түгээмэл байдаггүй, харин гадаадд бол маш их байдаг. McFlurry-гийн хаг. Та хэд гадаад явж байгаа McFlurry орох юм бол халбуу нь ингээд сорвол шиг хэлбэртэй байгаад байдаг. Олон хүмүүс болохоор үүнийг сорвол гэж бодоод сорох гэж оролцдог. Энэ нь болохоор цааталтаа маш нарийн тогтолцоотой бүтээгдсэн юм байна. Таны McFlurry хийхин тулд зайрмаг дээрээс нь сироп гэх мэтчлэн бүх зүйлүүдийг араас нь давхарлаж бол хийдэг. Харин эдгээр давхарсан зүйлүүдийг холихын тулд яадаг вэ гэхээр таны халбуун дээрх энэ хүү дэгэлбэртэй ямиг машинд холбож жагаад тэр машинаар бол эргүүлэх зориултаагаар бүтээгдсэн тийм сорвол шиг хэлбэртэй зүйл юм байна. Та хэд гадагшаад явахдаа энэ зүйлийг нэг анзаараад нэг үзээрэй. За тэгэхээр дараагийн баримт та хэд чипс идэхгүй чипсийн доотлолт ингээд өн хөнгийн иймэрхүү цэгүүд байгаад байдаг шүү дээ. Энэ цэгүүд нь зүгээр нэг санамсаргүй бол бүтээгдээгүй бас ингээд хүүхдүүдийн тоглоом болгож ч юм уу те зугаатай байлгахын тулд бол зохиогддог юм байна. Саад учиршилтах нь юу гэхээр үйлдвэрлэгчдэд тухайн чипсний уутыг хэвлэх үед өнгө нь хэр зөв нарийн деталууд нь харагдаж байгааг бол илэрхийлсэн тэмдэглэгээ юм байна. Хэрвээ өнгө нь өөр ч юм уу те солигддог ч юм уу эсвэл өнгө нь байхгүй болоод эхлэх юм бол тухайн чипсийг хэвлэж байгаа хэвлэгчийнх нь өнгө нь дуусах ч юм уу эсвэл ямар нэгэн алдаа гарсныг бол илэрхийлдэг тэмдэглэгээ юм байна. Тад мөн гэхдээ чипс идэхдээ тэр цэгүүдийг анзаараад үзээрэй за. Үнэхээр энэ сонирхолтой тэмдэглэгээ байна уугүй юу? За тэгэхээр дараагийн баримт та хэд богино долгионы зуухыг бол мэдэн шүү дээ тийм үү? Бидний хөвчлэн хоолоо халааж бол иддэг. Гэхдээ хоолоо халааж явах үед амар дуу гараад эргэн тойронд байгаа хүмүүстэй сэрээчээд ээж юм уу эсвэл гэр бүлийнхэн маань бид юм идэх гэж байгаа мэдчихдэг шүү дээ. Гэхдээ silence mode гэж бас байдаг юм байна. Энэхүү тохиргоо нь болохоор хөвчлэн дижитал тийм дэлгэцтэй богино долгионы зуухтар бол байдаг. Юу ганцхан төвчлөр дараал юу нь бол болцдог. Харин бусад төхөөрөмжийн хувьд болохоор нэгийн тоотой нэг тэмдэглэгээ байгаа. Тэн дээр олоодод арах юм бол шууд тухайн хоолыг халааж явах үед шууд silence mode руу ороод тийм чанга дуу гаргахаа болчтой юм байна. Таад мэн богино долгионы зуухтаа бол нэгийн тоотоор нь олоодод дараад үзээрэй. Шууд silence mode руу шилждэг юм байна шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт бид нар цахилгаан шатыг харах юм бол дундаа нэг юм бүрх нөх байгаад байдаг шүү дээ. Тэгээ харах юм бол ийшээ юу ч хийдин те нүдээр шагааж хардаг ч юм уу гэд айгүй сонирхолтой байдаг. Гэтэ энэ нөхөн ч бас цааталтаа айгүй утга учиртай бүтээгдсэн байна. Тэрний үг гэхээр хэрвээ лифт гацах ч юм уу янз бүрийн асуудал үүсэх юм бол тухайн лифт хэдэн давхар байхаас үл хамааран лифтний хаалгыг онгойлгох зорилготойгоор бүтээгдсэн түлхүүр хийх нүх юм байна. Тэгснээрээ ямар ч асуудал гарах үед тутагшаа нь бол нэвтэрч засвар хийх бүрэн боломжтойгоор зохиогдсон байна. Тэгэхээр бас цахилгаан шатны тэр бөөрийнхээ нүхцэндээ хүний эмээг бас аварч болох нэ. За тэгэхээр хамгийн сүүлийн баримт та хэд ийм үзэг харж ирсэн үү? Нэг хачин хувилууцтай ийм үзэг. Энэ үзэг нь болохоор зүгээр нэг үзмж талаас гоё харагдах зориултаа бол бүтээгдээгүй. Цаанаа маш чухал зорилготой бол бүтээгдсэн. Бих урсах үед эдгээр хувилууд руу тухайн бих нь урсаж, үргэлж нөөц бихийг хуримтлуулдаг юм байна. Өвгөрч зогсохгүй бидний хурууны болон гарны дулаанаас хамаарч бичиж явах үед тэр дулаанаар дамжуулаад бихт хилээд задрах үед таны бичиж байгаа цаасыг муухай болохгүй үднээс тухайн хэсэг өөр төр хуримтлал бол үүсгэх юм байна. Төвөрч зогсохгүй ихэнх үзгэн балнууд бол иймэрхүү механизмаар бол бүтээгдсэн байдаг. Энэ бол маш олон хуудсуудыг бихэн муухай болохоос л аварсан гайхмаар нарийн төвхт бол бүтээгдсэн. Гэхдээ нэрээс ихэнх хүмүүс үүнийг бол анзаарах байх те ийм үйлдэлээр бүтээгдсэн гэдгийг. Зүгээр л бид нар ашигладаг байсан биз дээ. Таад минь энэ талаар мэддэг бол комментд бас бичиж үлдээгээрэй. За тэгээд энэ түрээ дугаар маань өндөрлөж байна. Та бүхэнд маань таалагдсан бол лайка дараа сабод орж дэмжихээ битээ мартаарай. Хэрвээ та бүхэнд энгийн зүйл хүртэл нууцтай бүтээгдсэн маа гэдэг цуврал дугаар маань таалагдах юм бол би дахиад партуудыг үргэлжлүүлэн хийх болно. Хэрвээ та маань дараагийн партыг үзэх хүсвэл доотлын комментд бичиж үлдээгээрэй. За тэгээд би дутхгүй 200 мянган subscribe хүрэх гэж байгаа. Тэгээд намайг үргэлж дэмждэг та бүхэнд маш их баярлалаа. Та хэдийнхаа урам зориг контент үргэлжлүүлэн хийсээр байгаа шүү.
За тэгээд дараагийн имчилгээр уулзцгаая.